За дуугад видеокастын 2 дахь удирлын 14 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод энэ өнөөдрийн дугаарт хэвлэлийн сэтгэл судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч спортын сэтгэл зүйч Золзойгч хүрэлцэн ирсэн байна. Тэгээ миний урилгыг авч үргэлжлүүлсэн танд баярлалаа. Тэгээ бас хоёулаа хэвлэлийн сэтгэл судлалын хүрээлэнгийн талаар бас яриа те. Одоо бас яг одоогоор миний мэдгээр бол 2006 онд байгуулагдсан уу те. 6-7 онд уу? Үгүй би чинь 6 онд их сургууль багш болоод 2006 онд яг мастрын зэргийн хамгаалаад Монгол Улсын их сургуулийн багш болоод тэгээ нэг спортын сэтгэл зүйч гэдэг карьер чинь тэнд эхэлсэн. Тийм юм байна. Тийм 6 оноос эхлээд яг энэ байгууллага болохоор 2013 онд байгуулсан юм. 11 онд Уршигт руу докторт яваад тэгээд тэнд их юм харсан да. Гэх юм бол одоо нөгөө ингээд за энэ виж болох юм байна, тэр виж болох юм байна гэдэг. Тэгээд хятад очиж үзээд танилцаад тэгэл ерөнхийдөө бол спортын психологийн чиглэлээ ч гэсэн хүрээлэн дээрээ ер нь спортын сэтгэл зүйн тоног төхөөрөмжөөр эхлүүлсэн байгууллага. Спортын сэтгэл зүй гэдэг бол манай байгууллагын яг нэг салбар нь яг нэг чиглэл нь болоод хөгжөөд явж байгаа. Одоогоор өнөөдрийн яг зүгээр нөгөө видеокастын сэдв бол те багийн спортын тамирчдын сэтгэл зүй тэрэнд яаж бэлтгэх вэ гэсэн одоо тийм сэдвтэй байгаа. Тэгээд одоогоор яг энэ сэтгэл судлалын хүрээлэнд хэдэн сэтгэл зүйч байгаа вэ? За яг одоогоор бол албан ёсны 11 сэтгэл зүйч. Тэгээ албаны биш гэдэг нь яг мэрэгжлийн биш хүмүүс маань одоо санхүү тэгээ офис менежер гэдэг юм нэгтлэн гэдэг энэ хүмүүс оруулах юм бол бид нэг 15 6 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээ дээр нөгөө дараа үеэ залгамж үеэ бэлтгэх гэдгээрээ нэг 6-7 сэтгэл зүйчдийг бэлддэг. Ерөнхийдөө бол нэг 2 жилийн хугацаанд бас нэг ингээд нэг талбар дээр нь авчираад нэг ингээд шинжилгээ ухаанаа таниулах, ойлгуулах. Тэгээ явж итэл нөгөө бид маань дараагийн үе маань за би энэ чиглэл рүү явал зүгээр юм бэ? Спорт юм уу, хүүхд юм уу, гэр бүл юм уу гэд ингээд мэрэгжил сонголтын юм уу гэд ингээд нөгөө чиглэлд явахаар нь тэр чиглэл рүү жоохон хөгжүүлэх хандлагатай. Тэгэхээр ер нь бол байнгын бол нэг 20 түүний бүрэлдэхүүн бол энд ингээд нэг нэрсээр өөрсдөө үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо энэ хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн хитэн чиглэлээр яг үйл ажиллагаа эрхэлдэг бай. Одоо юу гэдэг гэр бүл явуулдаг бай. Тэ спорт гэдэг. Тийм чиглэлээр хариул 2020 он ч бидний үед их зорилт байлаа шүү дээ. Тэглээ тэ. Ковид коронавирус гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө нэг дэлхийн эдийн засгч гэсэн хэцүү байсан. Эдийн засгийн хувьд ч гэсэн хүндрэлүүдийг бид нар давлаа л да. Тэгээд даван тулж явахдаа юуг ойлгосон бэ гэхээр ерөөсөө нэгдүгээр нөгөө нэг юмд итгэх олон хүн байх биш. Тэгээд нэг юмыг тодорхой мэрэгжлийн төвшний хүмүүс маань хөгжүүлээд цаашаа явах болцоогоор нь хангая гэдэг. 2021 онд бид нар бүтцээ өөрчилээд ерөнхийдөө бол 9 төсөл болгоод 9 чиглэл гаргаад тэгээд тэр 9 чиглэл дээрээ сэтгэл зүйчнэрийгээ тавиад одоо төслийн менежерүүд болгоод тэгээд нөгөө нэг үйл ажиллагааныхаа чиглэлийг хүрээх гэж жоохон тэлцээ. Байгууллагын сэтгэл зүй гэж байгаа. Манайх гэрэлт үндэсний лабораторитой тэгээд спортын сэтгэл зүй, мэрэгжил сонголт. Мэрэгжил сонголтын ажлыг бол бид нар байгуулагдсан цагаас хойш хийж байгаа. Тэгээд хүүхдийн сэтгэл зүй, гэр бүл, хувь хүн мэрэгчлэнүүдэд зориулсан үйл ажиллагаа хийж байгаа. Мэрэгжлийн сэтгэл зүйч бэлтгэх сургалтын системийг хөтөлбөрийг бид нар бий болгож байгаа. Энэ жилийн хувьд бол мэрэгчлэнүүдийн сэтгэл зүй, байгууллагын сэтгэл зүй энэ бол шинэ байгаа. Тэгээд байгууллагуудад ерөнхийдөө нэг дан ганц нэг сургалт онцлогын үнэлгээг ингээд тусад нь санал болгоод явдаг байсан бол одоо бол тэрийг бас илүү төсөл болгоод илүү хөгжүүлэх тал юм. Тэгээ нэг нь болохоор нэг publishing буюу ном хэвлэж үйлдвэрлэж гаргах. Гарын явлага маягийн юм тийм. Тийм гарын явлага мэрэгжлийн номнуудыг одоо хэвлэж эрхийг авч орчуулж одоо ингээд гаргах гэсэн ажлуудыг хий. Тэгээ ингээд нөгөө 9 хэсэг дээр манай 20-д хүний баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Тийм. Тэгээ ингээд он гарсаар бид нар чинь бас сая 3 сарын эхнээс л ерөнхийдөө танхим ингээд бичлж уулзах асуудлууд яригдчихэж байгаа учраас энэ дээрээ бол одоо яг бит болгоод яг ингээд бодит үр дүн болгох талаас нь илүү төслийн одоо менежмент тал руу нэг явж байгаа. Тэгэд зөндөө одоо чадахгүй мэдгүй сорилтуудаас тулгарсаар л байна. За одоо тэгэд яг энэ төслүүдээс спорт руу хоёул эргээд орё л тийм. Спортын чиглэлээр яг ямар холбоодуудтай ажиллаж байна. Яг одоогоор бол.
За он гарсаар бид нар 12 сараас жүдо бүхийн холбоо тийм үндэсний жүдо бүхийн холбоо Чигшээ багийн тамирчид ерөн сэтгэл зүйчтэй энэ олон хүртэл ажиллах санал өсөр ирсэн. Тэгээд жүдо бүхийн холбоотойгоо ажиллаад явж байгаа. За нэг онцлог нь гэх юм бол ганцхан спортын сэтгэл зүй биш. Спортын шинжлэх ухаан гэдээ яриад явж байгаа. Өрсөлдөж хүчийн судалгаан дээр яг одоо том мэдээлэл өгөгдөл дээр ажиллаж байгаа. Машинерийн төлөвлөгөө гаргаад за одоогоор бол ерөнхийдөө бол яг үндсэн би одоо тамирчидтайгаа уулзаад ажил эхэлж гэсэн үндсэндээ 3 сарын хүртэл явж байгаа. За яг манай бас хүрээлэн 2019 оноос хойш 19 Азийн тэмцээнд яваад 3-3 сагсан баг. Тэгээ 3-3 сагсан би холбоотойгоо бол бүр 2-3 жилийн түүх бүтээч гэсэн хамтдаа ажиллаж байгаа. Тэгээ би өөрөө нөгөө сагсны хүн. Тэгээ ерөнхий дасгалжуулагч тулга маань ерөнхийдөө бол чи өөрөөс спортын хүн юм чинь. Тэгээ сагсны хүн юм чинь анх санал тавиад Азийн тэмцээнд хамт авч яваад тэгэхэд чинь 3-3 мэддэггүй чи шал өөр юм байна. Тэгээд ерөнхийдөө тэр цагаас хойш одоо өдгөө хүртэл одоо бүр маш их одоо сэтгэл зүйч гэдэг талаас нь ч гэсэн маш их дэмждэг. Би ч гэсэн өөрөө чадах мэдэх юм хуваалцаад яг одоо мэрэгжлийн клуб дээр нь ажиллаад явж байгаа. Тэгээд нөгөө нэржэр суурь баг маань бас тэр компаниудаас маш их дэмждэг. Тэгээд дэмжээд мэрэгжлийн клубүүд талаас нь одоо хамтарч ажилладаг. За энд бол бас онцлоод хэлэхэд бол MCS Group байна тийм. MCS Group бол энэ 3-3 сагсан мөнгөний одоо төвөрлөх амжилтын бол бас гол дэмжигч. Гол одоо ноён нуруу юм тийм. Тэгээд маш их талархаж баярлаж явдаг. Яагаад гэвэл нэг бүхэл бүтэн спортын төрөл шинээр гарч ирэхэд өнөөдөр Олимпийн давцанд анхныхын жил Монгол Олимпиктэй баг орохоор болсон. Тэгээ энэ бол бүр ингээ гайхамшиг. Тэгээ гайхамшигтай. Тэгээ тэрний цаана бол маш их нүр их хөдөлмөр, нүр их одоо стратеги, менежмент явдаг юм байна. Тэгээ тэрэн дотор нь багтаад одоо хүртэл явж байгаа. Тэгээ би өөрөө эмэгтэй болохоор хүүхдүүдтэйгээ ажиллаад бас эрэгтэй багтаагаа ч гэсэн уулзаж зөвлөдөж явдаг. Тэгээд хамгийн гол нь бас ерөнхий дасгалжуулагч. Тэгээд бас холбооныхан маань ерөнхийдөө бол их сэтгэл зүй хэрэгтэй байна. Сэтгэл зүйчтэй хамтарч ажиллая. Биднийг бас бүх талаар маш их дэмжиж байгаа. Тэг ингээ олон талын ингээ дэмжлэг маань нэг юм зэг дээр очиод ингээ цаашаа явах болцоонууд бол үнэхээр бүрддэг юм билээ. Би бас нэг юм асууж танаас энэ манай Монголын спорт одоо энэ багийн спортын тамирчдын одоо гадаадд тэмцээнд явж байгаа тамирчдын давуу талыг та бас юу гэж харддаг вэ? Тэр сэтгэл зүйн тал одоо бусад ямар давуу тал байдаг вэ гэж юу н хардаг? Яг зөв багийн спортоор нэг олон гадагшаа тэмцээнд яваагүй л дээ. Зүгээр ер нь сүүлийн жилүүдэд идэвхтэй явж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг юу байна? Одоо онцлог гэх юм уу, давуу тал гэх юм уу, нэг тийм одоо ямиг их олон талаас нь харах тийм чадвар их сайтай, хөрөг чадвар их сайтай. Яах аргагүй. Тэр бол ямар нөхцөлд. Тэгээд дээр нөгөө нэг оюун ухааны чадвар, гүлгөө оюун ухааны чадварууд их өндөртөө. Ер нь бол манай тамирчид. Дээр нь тэр бие физиологийн онцлог бас байна. Тийм одоо бяртай гэх юм уу. Үнэхээр бяртай. Азад бол бярлахдаг юм билээ. Муруу биеэрээ ч гэсэн. 3-3-аар бол ер нь жоо тэгээд байгаа маа. Тийм байгаад байгаа. Тэгээд яг би 3-3 яриад байгаа шүү. Би 5-5 гэдэг тэмцээн уралдаанд явж очиж. Тэгэхдээ ч харцлагаа. Тий, очиж үзчихэл байсан л та тий. Ингээ байгаа. Тэгэхээр юу байна гэхээр ерөөсөө бид нар бол юу юм бэ? Тэр чинь нөгөө богино хугацаанд ингээд нэг ачаалдаг. Тийм асар өндөр ачаалал гардаг болохоор ерөөсөө бүх юм яг нэг юм тас байхгүй ерөөсөө өндөр хөлбөр систем бол ингээд буудаг. Тэгээд надад тэр нэг юу их чухал юм байна гэж. Зоригийн чанар. Тэр нэг одоо нэг зориг одоо тийм нэг дайчин чанар. За энэ бол одоо байна гэж хараад байгаа. Ялгаа тий яг ялгарх юм бол зүрх томтой гэх юм уу тий. Юу гэж хэлэх вэ? Надад тийм л мэдрэгдэжсэн шүү дээ. Тэгээд хараад ингээд бодож яхад тэгтээ тэр чинь ингээд нөгөө тодорхой хугацаанд бий болж байгаа юм л да. Хөдөлмөрлөөд асар их олон цагаар хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Хөдөлмөрлөөд очиод нэг ялаад, хоёр ялаад ингээд системээ суулгаад ингээд явхад боломжуудыг хараад тэрийг ашиглаж чадах ур ухааны асуудал
тэрийг ашиглаад тэрнийхээ боломжийг өөрсдөө бий болгоод тэрийг ашиглах тухай асуудал. Чи өөрөө хүний ухаан шүү дээ. Тэгэхээр ер нь бол ухаантай ард юм гэх юм уу? Ухаан зарч гэх юм уу? Битаа одоо зөв захиулж гэх юм уу? За одоо мэрэгжлийн тамирчид болохоор манай 3 сар 3 жил мэрэгжлийн тамирчид болчихно шүү дээ. Зүгээр сонирхч гэхээр одоо оюутан залуучууд тамирчтай сонирхчдаар ажиллаж байгаа баг мөсийн улс сургуулийн баг байгаа шүү дээ. Тэгэд энэ дээр ажиллаж байгаа энэ хоёрын бас ялгаа юу вэ? Мэдээж өндөр зэрэг бол одоо бүх юм зориулж байгаа тий. Бүх талаар нь дэмжлэг аваад бүх талаараа өөрийгөө одоо тэр тухайн одоо тэмцээний тухайн зүйлд өөрийгөө зориулах. Нөгөөх нь болохоор олон төрлийн үйл ажиллагаанд донд одоо суралцахынхаа зэрэгцээгээр тоглож байгаа. Оюутны лигээтэй тоглох, оюутны улсын аврагтай тоглох. Одоо чи санаж байгаа. Миний хувьд ч гэсэн оюутны лигийн гоё тэмцээн байсан тий. Оюутны лиг гэдэг бол ерөөсөө бидний оюутны насны амьдралын одоо байгаа найзуудын маань хамгийн сайхан дурсамжтай үйл тэр байдаг. Тэгээд ялгаа нь хэм бол ямар ч хүнээс асуусан, ямар ч залуучуудаас асуусан сагсан бөмбөгийг мөрөөдлө болгодог залуучууд Монголд маш олон байгаа. Тэгээд яг нэг сагсан бөмбөгийн спорт дээр, багийн спорт дээр ялгаа юу вэ гэхээр одоо бол нэг юм ялгаа надад анзаарэгдэж байна. Энэ багт орж тоглох. Мөрөөдөл бол одоо олон залуусд байна. Олон залуусдаас шалгарч чадж байгаа учраас одоо мэрэгжлийн төвчнөр аваачих болцоог бас дэлгэж өгч ийл та. Суралцахын хажуугаар тоглож байгаа залуучуудад оюутны лиг бол энэ юм байна. Оюутны лигээс гарахад Монголын одоо оюутны шигшээ баг байгаад одоо цаашаа ингээд одоо дэлхийд одоо боломжууд харагдчих шүү дээ. Энэ одоо оюутан насны энэ карьерийн болов гэж би сүлд бол анзаарсан. Аяг бол хөвгт байдаг юм шүү дээ. Хүсэж байгаа мөрөөдөж байгаа тогломоор байгаа тий. Тэгэнгүүт бидний үуч арай тоо зөвгөн байсан юм байна. Одоо маш их болчиход байгаа юм. Тэгэнгүүт тэнд дундаас сонгон шалгаруулагдана гэдэг чи өөр их том юм болчлоо. Тэгээд тэр сонгон шалгаруулалтанд ороод нэгдүгээр одоо багт тэгээд гараанд тоглоно гэдэг бол бахархал болсон байна. Бахархал. Тэгэхээр энэ бахархлыг тээж явна гэдэг бол өөрөө айгүй тийм үнэт зүйл болсон байна гэдэг талаар надад айгүй мэдрэгцэн. Тэгэхээр нөгөө нэг ямар ч хүүхэд залуучууд те тэр тэмцээнийхээ үнцнийг хүндэлж байгаа, ойлгож байгаа. Тэгэл одоо тэр тэмцээнд ороод оюутны тэмцээн байсан ч гэсэн талбай дээр гараад тоглоно гэдэг бол тухайн залуу насныхын том бахархал, үнэт зүйл мөрөөдөл юм болсон байна. Тэгэхээр энэ бол асар хурдцаас хөгжиж гинөө гэж харах юм уу? Тийм ялгаанууд байна. Одоо ингээд энэ юуны оюутан залуучуудын эхлээд яриа л та. Оюутан залуучуудтай ажиллахдаа та ямар арга барилаар ажилладаг вэ? Яг тэр хүмүүсийг жишээлбэл тэмцээн уралдаанд нь бэлтгэх тал дээр ч юм уу тэр сэтгэл зүйн ямар зөвлөгөө өгдөг вэ? Сая сүүлд нөгөө нэг Монгол Улсын их сургуулийн эрхтэй баг маань оюутны лигийн авраг авчаад улсын аврагч айгүй ойрхон болсон юм аа. Тийм. Ингээд тий. Тэгээд 7-2 7 дараа л болсон тийм. Айгүй ойрхон болсон байхгүй. Тэгээд ямар ч хүн ямар ч шилдэг баг тамирчид жоохон ядарна. Ядарна шүү дээ. Тэгээд өрмөр багш маань дуудаад чи нэг ирээд нэг залуучууд ярилцах уу гэл. За тэгээд ажиллаа тараад очсон. Тэгээ нөгөөд маань хоол идчихлээ. Хоол идчихээд өрөөндөө нөгөө фитнесийн өрөөнд суужсэн баг. Тэгээ би ороод ингээд харсан чинь нэрэл ятарчиж. Хоол идсний дараа бүгдээр ингээд налах маягтай. Налах маягтай. Тэгээд тэгээ тоглолт руугаа явахын өмнө хүмүүлүүний 2 цагийн дараа ч үлээ тоглож байгаа гэсэн баг. Тэгэл би хэлсэн байхгүй юу? Орол оюутан цагийнхаа нөгөө гоё юм ярихгүй юу? Яа энд орж ирнэ гэдэг чи амар гоё. Тэгээ бид нарыг анх ингээл нөгөө нэг лигт оюутны лигт тоглож байгаа чинь ингээд бид нар таах удаа өгцөн миний нэртэй Монгол Улсын их сургууль гэдэг нэг 18 та майк гэдэг нэг хувцсны өрөөнд үлгцэн тэрийг ингээ хаал бүрт амар баярлал. Бахархал тэгээд одоо амьдралын найзууд 20 жилийн дараа одоо амьдралын найзууд тэгээд хамгийн сайхан дурсамж бол тэнд байсан. Тэгээд бүх юмтай холбоотой. Тэгвэл тэрийг ярьсан. Тэгээд ингээд яг ийм байхгүй яг ийм гоё та нар яг ийм гэл гэсэн бүгдээр ингээд төрөөс утсан. Тэгэл
тэр авах гээд байгаа медаллаас илүү үнцийн сагсан бөмбөгдөр байдаг юм аа, оршдог юм аа. Тэр бол бүр ингээд одоо юу гэдгийг маш гоё зүйлийг бид нар тухайн үед анзаараагүй өнгөрсөн юм билээ. Эргээд ингээ харахаар бол гоё дурсамж, дуртатгал ялж ялагдсан тий. Тэгээ тэрийг ингээд авч үлдэж чадсан, тэр нөхөрлөлийг авч үлдэж чадсан тэр гоё дурсамжуудын талаар ярьсан. Тэгээд ямар гоё юм. Тэгээд яг тэр нөгөө мэдрэмж нь бид нар бие биендээ Яг тэр нөгөө баг юм байна. Бид нар амьдралын найзууд юм байна. Энэ нөхөрлөл юм байна. Бид нар энээс илүү чухал юм байгаа юм байна. Энд чинь их ятраад ах юм биш юм байна гэж ойлгуулаад бид ярилцаал. За тэр нэг 10 20 минут болсон дөө. Би ингээд суудсан байна. Тэгсний хүүхдүүд ингээд суудсан тэгээд яриад хамгийн гоё үе дээр хамгийн сайхан насан дээр эд үедээ та нар ингээд гоё тоглож байгаа тий. Тэр авраг гэдэг медалаас илүү чухал зүйл та нарт. Тэгэхээр залуучуудад ажиллах гэдэг арга барил бол амьдралаас бид нар цаг хорон мөч бүхэнд тэр үнэтэй гэдэг зүйлээ олж авах, мэддэг таних тухай асуудал аягүй чухал гэдгийг ойлгох гэсэн гэж үздэг. Тэгээ сагсан бөмбөгч өөрөө нэг ингээд агуу спорт. Тэгээ нийлүүлцдэг, нэгдүүлцдэг тий. Тэгээ яг энэ дээр одоо үн цэнийн энд оршиж байгаа маа гэж хэлсэн. Тэгээд хүсэл мөрөөдөл нь яг юу юм? Өөрөө яг хин тий. Чиний давуу тал юу юм? Чи яагаад энэ төлөө явж байгаа юм гэдэг рүү илүү хөнгөж хардаг, ажилдаг, ярилцдаг, сонсдог. Тэр нь харагддаг. Надтай юу ч яриаггүй ч гэсэн харагдчихл байдаг. яг энэ нөгөө тэр оюутны лигийн аврагын төлөө тоглолтноо би яг үзээ сууж байгаа юм л та. Өөрөө бас их сургууль төгссөн юм чи ер нь бол яг дотроо их сургуулийг бас хожижаасаа ихтэй яг зохион байгуулагч талаасаа тийг юм ямар ч байж болохгүй те. Харж яхад би зүр их сургуулийн багийг бол яг коучинг стаф тэ хэд сайн ажилласан байна. Дээрээс нь ингээд яг тэднээс ур чадвар биш яг нэг хүн шиг тоглож чадчихсан. Надад тэгвэл тийг санагдсан юм л да. Яг хөө би ч яг нэг үнэхээр тэнд гоцроо лидерээд ч юм уу багаа ингээд ширдэг биш. Багаараа ингээд айгүй ингээд нэг атгсан гар шиг болж тоглож байгаа нь айгүй их мэдрэгдсэн тийм ч учраас яг тэр тоглолтод хожоод чи ганц тоглолт чи айгүй хосолтой шүү дээ. Ер нь бол те сонирхтын нөгөө оюутны тэмцээнд яг хожоод хожиход би бас зүр дотроо бодож байсан юм да. Багш айгүй мундаг энэ хэдийг бас нэгтгэсэн байна те. Тийм багшийн тэр нөгөө хоорондоо угаасаа нэг тийм арга барил нь тийм л те. Хоорондоо айгүй найз нөхөд болгодог. Ирээдүйдээ ингээд айгүй амьдралын найзууд болгож чаддаг бас нэг мөсийн нэг тийм юу вэ шүү дээ те. Яг тэр нөгөө уламжлалт ядарч исэн нөгөө унах гэж исэн залуучуудыг босгоод тэгээд дахиад нөгөө нэг том сорилтын өмнө аваачаад би бол ялж чадсан юм болов уу гэж дотроо зүгээр ботсон зүгээр. Тэгэхээр залуу байна уу хөвшин байна уу хэн байна уу ерөөсөө тэр нэг юуг яг чухал бай гэж харах вэ гэхээр нөгөө чиний спорт дэх зорилго юу юм гэхээр хүмүүс дандаа медаль ярих гэдэг. Медалийн чинь цаана амьдралын чинь цаана амьдралаас авах сэтгэл ханамжууд өөр агуулгадчихийдэг. Тэрэн дотор нь бас бид байж идэг. Тэрийг нь дандаа хэлж өгч ойлгуулах. Тэ одоо ганцхан энэ медаль биш юм аа тэ. Яг энэ медаль дээр төвлөрч харах гэдэг нь үү? Медалийг авахын төлөөх тэр үнэт зүйл нь өөрөө илүү чухал байна уу? Нэгдэж чадаад авах гэдэг нь үү гэдэг. Энэ олон юм өөр айгүй чухал. Тэгээ тэрийг мэдэрч ойлгож хүлээж авч ярилцах. Тэгээд сая ингээд их сургууль гэж ярихад эрдэнэ багш болохоор айгүй тийм дандаа шинэлэг юм ингээ хүлээж авч уусгаж чаддаг, ойлгож хүлээж авч дэмжиж чаддаг. Тиймдээ чинь олон улсаас салбарыг одоо дэрэгтэй байна. Одоо массажист гэж байх таах ойлгодгүйсэн ойлгоол одоо спортын ангаа ахуй яриад ерөөсөө энэ оюутны лигийн, оюутны цагийн ахуй цагийн баг өөрөө өнөөдөр яг энэ төвшөнд тасралтгүй амжилттай явах нөхцөл нь бас энэ шинжилгээ болж хувирч байна л да. Тэрийг олон одоо спорт багийн одоо хүмүүс маань олж хараад бас нэвтрүүлэх нэвтрүүлээд эхэлсэн байна одоо бас. Тэгэхээр энэ спортын шинжилгээ, спортын бүх юмнууд ингээл тал бүртэл хөгжиж явах байх л та. Яг зүгээр энэчээс ингээ харахад яг амжилт үзүүлсэн багийн тамирчид хоорондоо яг амар амьдралын найзууд болцсон байдаг. Надад тэгж санагддээ шүү дээ. Одоо ингээл юу гэдэг 3 удаа төрүүлсэн багийнхантайгаа ч юм уу харцагт 2 удаа төрүүлэхэд одоо харцгийнхаа тамирчидтай ч юм уу шигшээ одоо 2014 онд Инчоны явсан шигшээ хоорондоо өнөөдөр байнгын утсаар яриад юу хийж гин яаж ийн ингээл хаяа уулзалтахаар инээж хөрөлдөд нэг тийм мэдрэмжийн шал өөр байдаг л да. Яг тэр үедээ тэр мэдрэмжийг ойлгоцсон байсан болохоор магадгүй тэр амжилтууд бас ирсэн байж магадгүй би зүр өөр дээрээ л ингэж нэг туршиж үздэг шүү дээ. Тэр
чинь нөгөө нэг зовлон жаргал сайхан муухай бүх юм. Сайн муу нэг хамт үзсэн тийм. Туулаад мэдрэлцээд тийм энэ мэн ийм тэр мэн ийм гэдэг ингээд оюун санааны хувьд нэг болох. Ингээд цуг нэг байлгах нэг өөртөө оюун санаа, бодол сэтгэл, мэдрэмжийн хувьд нэг болно гэдэг чинь өөр амар чухал. Тэгээд багийн спорт дээр болохоор нөгөө нэг зорилгын дор олон хүнийг жигсааж зогсоохын тулд коучинг дээр уруухан их чухал. Тэгээд дасгалжуулагчийн уруухан дээр маш олон зүйлийг хүлээн зөвшөөрч хүлээж авдаг. Тэг уян хатан зан чанарыг чухал. Одоо дасгалжуулагч багш нар дасгалжуулагч нар ч юу аягүй чухал байна гэхээр ерөнхийдөө бол юм нээлттэй боломжуудыг тамирчидаа ч олгодог. Өөрөө бас их тийм нээлттэй ертөнцид боломж дунд байдаг. Уян хатан гэх юм. Уян тэр зан чанар хүлээн авч чаддаг зан чанар зөвхөн энэ л зөв, энэ л гарцаагүй эцэг үнэнд хүргэн энэ л байх ёстой биш. Нөгөө нээлттэй боломжуудыг хүлээж аваад нийлүүлж чаддаг. Энэ одоо ухаан их чухал юм болов уу гэж би багийн спортоор бол хараад байдаг. Одоо нөгөө сэтгэл готрал байна шүү дээ. Тамирчдын одоо нэг уналт гэж байдаг шүү дээ. Уналтнаас сэргийлэх зүгээр та нэг энгийн тийм зөвлөмжүүдийг бас өгөөч. За уналтаас сэргийлэх гэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг унахаас сэргийлэх нэг л зам байна. Тэрний юу гэхээр урт хугацаанд алсын хараа зорилгоо томьёолж чадах. Урт хугацаанд одоо их хол тавиад тэгээ энд би хүрэх гэж энд асаад бэрхшээл гарахад намайг урагшин авч явах юм ердөө энэ байна. Тэрийгэ нэг тэмцээнээр хийж харахгүй байх нэг чухал. Миний амьдралын зорилго яг юу юм? Миний одоо ирээдүйн амьдрал дээр би яг хэн байх гэдэг юм? Би яг юу хийх ёстой юм? Би юуны төлөө явж байгаа? Тэгээ энэ маань бусдад бас ямар ашиг тустай юм? Ганцхан би биш байх гэдэг шүү дээ. Тэгэхээр яг тэрийг томьёолж хараад тэрийг зураглаад явж байгаа хүн саяны шиг зүйлд ерөнхийдөө бол их бага хүрнэ. Бага гэсэн үг. Бага гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл би харчих нь шүү дээ. За яадаг ч байсан би ямар багт ч хамаагүй л лигийн авраг бол байж болно шүү. Эсвэл би энэ багтаагаа л би аврах гэдэг цолыг л аавна. Тэгэхээр энэ бол ойрын зорилт байхгүй. Тийм, ойрын зорилт. Гэтэл би энд хүрэхдээ хэн байх гэдэг юм бэ гэдгийг зураглаад системээр нь харж чадах юм бол энэ бол гэлтэй ингэ зогсоох, гэлтэй эсрэг байж чадах. Амьдралын зорилго гэдэг зүйлээ зөв олж харах гэдэг нь тодорхойлох томьёолго. Энэ бол маш чухал. Спортод бол. Тэгэхээр яг би зөв яг сая таны ингээ ярихад бас өөрөөр дотроо бодоо сууж илаа. Тэгээд миний урт хугацааны зорилго чи юу вэ? Зүгээр яг спортын карьер дээр жишээлбэл бодож байна л да тий. Тэгэхэд чин яг үнэхээр тэр авраг авах бол урт хугацааны зорилго биш байна л да. Биш. Тэр дундалт нь байна. Тэгэхээр тэр цаад зорилготой хүрэхин тулд тэгээд яг өөр төр төсөөсөн чи яг харагдаж эхэлж шүү. Тэр бас энэ видеокаст үзэж байгаа хүмүүс ч гэсэн залуучууд те хэн ч үж магадгүй шүү дээ. Зорилгоос их зөв тодорхойлох хэрэгтэй юм байна. Яг үнэ. Одоо тэрийг ингээд олоод тарчих юм бол энд байгаа зорилгууд маань нийлээд энд намайг сайхан амьдруулах болцоог би харчих юм бол тэрнийхээ төлөө би хичээн шүү дээ. Яг тэгвэл би эцсийн мөлөг сайхан л амьдрах гэж байгаа. Амар амгалан тайван сайхан амьдралыг бүтээх гэж байгаа. Энэ зүйлд маань энэ өөрөө нэг хэсэг нь болж байгаа гэд тэрэндээ хичээд тэр тухайн цаг үедээ өөрөө хичээл зүтгэл гаргаад явчих юм бол боломжууд нэгт. Цахим номын хязгааргүй боломж. Үндэсний цахим мэдлэгийн сан. Одоо сая Алдар танан гарт дээр сүүлийн 2 жил дуудагтаад очиход яах вэ аргагүй утсан байсан. Очоод ганцхан үг хэлэхэд тэр чинь сэтгэл зовлчж байгаа. Тийм. Өсвөл нөгөө нэг бид нар чинь нөгөө нэг авраг авцсан штэ гэдэг хүн тачааг л авч хаяал нөгөө төл чинь шал өөр сэтгэл зүйтэй гараад ирж байгаа юм. Онон дээр ч гэсэн ярьж болж байгаа юм л да. Оноо байна юу одоо зөндөө юм байгаа байхгүй юу.
аюу нарийн гэх юм би хөгжлөгээд. Тэр нэг хүмүүсээ мэдхгүй. Яг энэ нөгөө өнгөрсөн жилүүдэд тоглож исэн одоо миний тоглож исэн хувьд бол дарангаалтанд орны дайчтай ингээд 3 жил дараалал сэтгэл зүйчтэй, дээрээс нь терапевттэй явж байгаа. Би яг сая бодсон л өнгөрсөн жилийн алдаагаа ингээд бодсон байхгүй. Бэлтгэлчтэй хувьд бол хамаагүй илүү байсан. Тэнгуүлээ тэр танан гардтай хасагдах шатанд хожигдсон байхгүй. Тэгээд би яг зүгээр энүүгээрэл толгоогоор хожигдчихлоо гэж зүгээр дотроо дүгнэл гарсан байхгүй. Яг жоохон сэтгэл зүйн тоглолт явцсан. Дээрээс нь жоохон яг ингээ уналтын үе дээр яг тэгж таараад тий. Ерөөсөө ингээд нэг унж байгаа цэг дээр сэтгэл зүйч орж ирээд сэтгэл зүйд өргөж чадах юм бол тэр чинь аваагаар явчих юм байхгүй юу? Ерөөсөө цэвэр чухал юм байхгүй юу? Тэгээ яг олон улсад хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийг бид нар 19 оноос хойш судалж агаад 3 хөтөлбөр аваад тэгээ ерөөсөө нэг Монгол хүн дээр байршуулж үзэж байгаа байхгүй юу? Чи ингээ шинжлэх ухаан бас яваал байгаа шүү дээ. За энэ таарах юм байна, энэ таарахгүй юм байна. Жишээлбэл одоо ингээд хөтөлбөр гаргаж ирэнгүүтээ энэ нэг Монгол хүн дээр туршаад үзье хийгээд үзэхээр нөгөөт нь болж байгаа нэг байгаа болохгүй нэг байгаа байхгүй. Тэгэнгүү за энэ Монгол хүн дээрээ болохгүй юм. За энэ болж төхөж очих юм байна. Гингүүтээ гадны хөтөлбөр хэрэгжилж гин гэж биднийг ярих гээд байгаа. Тэр нь бид өөрсдөө Монгол хүн бидний оюунаар дамжиж байгаа Монгол хөрсөнд буух болцоо байхгүй юу? Ингээд тэр чинь ингээд юу нэг амар ингээд бичээд болохгүй ч гэсэн уншиж судалж таньж мэдсэн зүйлээ яг өөрийнхөө шинжлэх ухаанд байгаа юмыг энэ дээр хэрэгжилж үзэж байгаа. Гэхдээ нөгөө нь мэдчихэж байгаа л талтаа мэдэрчээд тэгэнгүүт нөгөө хүн чинь янз бүрийн хариулт үзүүлж шүү дээ. Тэгэхээр за энэ байж болох юм байна, энэ байж болохгүй юм байна. Тэгэнгүүт гадны спортын хөтөлбөрүүдээр аяг үнэтэй бил. Спортын үнэлгээ өөрөө дэлхийд дахинд тийм л байгаа. Маш өндөр үнэлгээтэй, өндөр үнэтэй. Тэгээд бизнесийн байгууллагуудын гол одоо ярьдаг юм бас спортын талбарт бас нэг өрсөлдөөн нөгөө одоо ингэ дэмжиж тэгээд тамирчнаа дэмжиж өрсөлдүүлж байна гэдэг нь бол нэг талаараа дэлхийд дахинд бол асар том бизнес. Нөгөө талаараа болохоор өрсөлдөөний талбар тий би юу, чи юу, хэн ялах вэ, хэн ухаантай вэ гэдэг, хэн хүч чадалтай вэ гэдгийг харах тийм нөхцөл байгаа шүү. Тэгээд спортын сэтгэл зүйрөө ингээд яваад орохоор өмнө нь хийжсэн судалгаанууд яг хомс ховор гэх юм уу хомс тэгэнгүүт судлах хэрэгтэй болж байгаа нөгөөдгөө туршиж үзэх хэрэгтэй болж байгаа тэгэнгүүт маш олон юм ингээд зэрэгцүүлж их болж байгаа. Зөв юутай айгуу тулгарч исэн бэ гэхээр нөгөө дадаагүй спортын сэтгэл зүйчтэй ажиллах гэдгийг дадаагүй одоо таслуулаагүй амьдралд нь ерөөсөө тийм сэтгэл зүйч гэж хүн байгаагүй учраас тэр бол айгуу одоо юу гэдгийг жоохон хүндрэлтэй байсан. Гэхдээ тэр ажил бас бидний хэлсэн л та. Бид нар л өөрсдөө ойлгуулж те өөрсдөө юу хийдгээ таниулж, мэдүүлж одоо хийх ёстой байна гэж ойлгодог. 2006 онд ч би чинь дөнгөж магистрийн зэрэг хамгаалчихсан, мастер хамгаалчихсан. Тэгээд их сургууль багш болоогүйсэн. 2006 оны 9 сард их сургуулийн багш болчихсон байхгүй. Тэгээд 2006 онд ажил дээрээ суужсэн чинь одоо Монгол Улсын их сургуулийн би нэмрийн техник эрхлэх гэж байгаа. Эрдэнэ багш маань. За одоо болсон. Тэгээ одоо чи мастер хамгаалчлаа. Одоо зааланд ирж ажиллагээд. Одоо бүр яг хөтлөөд намайг гар. Би айгүй өөртөө ихтгэлгүй нөхөр байгаа шүү дээ. Дөнгөж одоо номын тул сонсч гэсэн. Яг өөрөө спортоор хичээлдэг байсан. Тэгээд би яг тэр өдрийг санд ингээ багшид баг хөтлүүлээд гараад замын нөгөө талд очиод их сургуулийн зааланд очиод. Тэгээ одоо ингээд ажиллаа. Ягаад тэгэхээр багш нь шин залуу шавнараа уусгаад хүүхдүүдийг аваад шилэх тоглох гэж байна. Гэл анх дуудагдчихсэн. Энэ бол миний хувьд анхных. Тэгээ яг нөө практик дээр очиж ажиллах анхны л одоо спортын сэтгэл зүйн гараа байсан. Тэгээ магадгүй тэр үед ийм зөрөгтэй багш маань ч гэсэн зөрөгтэй алхам хийгээгүй. Эсвэл би өөрөө ч гэсэн заа гэж дуурайг байсан бол магадгүй бүр нэг тийм практикт явах боломжгүй л байсан баг. Тий. Практик бол маш их үр дүн өгсөн баг гэж боддог шүү дээ. Анхны юу ч биш дээ тий одоо анхны одоо тий анхны одоо туршлага туршилт хийжсэн хүн чинь. Яг 2006 онд яг санд тий. Дуудагтаа тий. Тэгэл яг зааландаа цуглаад орой бэлтгэл хийн тий. Тий. Бүр орой хийн. Бүр орой бэлтгэл хийн. Тэгэл
намайг чинь тэгжсэн багсаа чи бэлтгэл дээр явдаг гэсэн бай. За бэлтгэл дээр байх юм байна. За тэгээд ажил одоо яах вэ гэд. Тэгээ юу намайг аяг зоригжуулсан бэхээр багш надаас аяг их асуудаг гэсэн баг. Хинч надаас юу ч асуухгүй бол би юуны ч хариулт хүлээхгүй. Тэгэхээр одоо ингээд ботход энэ чинь нэг зориг, урам зориг болцсон байгаа байхгүй. Тэгээд багш юм асууна. Одоо яах вэ гэд. Тэгэхээр тэр үгний чинь цаана хариуцлага яваад. Тэг би хариуцлагатай ямар нэг оновчтой нэг юм хэлэх хэрэгтэй. Тэхийн тулд хүн судалж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд нэг бүрчлэлтэн тамирчин болгоноор хэм блэ яасан блэ яадаг үлээ гэдэг цаана нь ямар амьдрал байгаа, ямар чиглэлээр суралцдгийг, энэ хүн юу хийдгийг ингээл сумерхэн дэрий чинь сонсоол ингээл судалж үзээл тэг ингээд мэдээж өөрөөс нь очил нэг бацалт хийхгүй ч гэсэн тий. Тэгээд өөрөө нөгөө тухайн спортод байсан учраас яг нэг яллахын сайхан ялагдахын нэг муухай гэх юм уу тий нэг тийм мэдрэмжийг мэдэрсэн байсан хүний хувьд бол надад айгүй төхөмтэй байсан. Тэгээд багшийн нэг арга барил нь болохоор асуучдаг. Асуугаад би нийгэм хэлэхээр тэрийг хийгээдсэн байхгүй. Ганц гол юм тэр. Өөр олон багууд дээр очиж ажиллаж исэн хүмүүстэй ажиллаж исэн. Гэхдээ тэр хүмүүс болохоор яг сэтгэл зүй гэж энийг хэлдэг юм уу те гээд нөгөө нэг яг шууд ингээд авч хэрэгжүүлэх тал дээр бол арай дутмаг байсан. Дутмаг юм уу? Өөрийнхөө арга барилдаа шингээгээд орж ийн гэсэн үг тийм. Би болохоор арай нэг жижигдээдсэн юм шиг байна. Одоо арай бага бас залууч байсан. Тэгэл арай тэр тал дээр туршлага бага байсан болохоор техник арай өөр байсан юм шиг байна. Тэгээд дараагийнх нь болохоор тэр 2015 онд баггүй юу? 2015 онд одоо ч удаагийн цэвэрлэн авш. Баах юм олон жоохон хөлтөд тавлаад үргэлжлсэн. Бүү юм жоохон. Тэгээд цолоо гэд тэгээд дөнгөж танилцаад удаагүй чи юм сэтгэл зүйч юм байна. Тэгээд ер нь хүүхдээ багаас нь бэлдээ. За тэгээд гэж зөвшөөрчж байгаа. Тэгээд хагас өдөр болгоно нэг спортын сэтгэл зүйн лекц уншгээд 20-30 хүүхд. Тэгээд манай хүрээлэнгийн нэг сургалтын танхимд ингээд гутлаа тайлаад идэрч ингээд зулаа суучдаг. Тэгээд би тэнд юм ярих болдог. Тэгээд би тэр дотор тийм тэр юу гэж бодож байсан бэхээр тэр арай л жоохон байна да. Миний ярьж байгаа ойлгож байгаа юм болов. Тэгж бодохдоо хүүхдэд юм ойлгуулахын тулд миний хэлээр өөр болж байгаа байхгүй. Одоо нэг тайттай тийм мундаг мэрэгжлийн өндөр зэргийн тамирчтай ажиллах тэр өндөр зэрэг рүү аваач гэж байгаа хүүхдтэй ярилцах хоёрын дунд асар их ялгаа байна. Асар их ялгаатай. Тэр туршлагыг надад өгүүлсэн баг. Хүчээр бараг шахав гэж чи хий. Одоо өөр хөлбөр байхгүй. Одоо чи ярахаас өөр арга. Тэгэл хүүхдүүдээ яг ингээл өөдөөс хараад 20-30 хүүхд ингээд сууж, охтууд ингээд сууж байхад Jacob клубын тийм жоох хүүхдүүд байхгүй тийм ингээд сууж, айгүй олон хүүхд ингээд сууж байхад энэ багшийнхаа хэлж байгаа үг болгоныг тэмдэглэж ав гэд хэлчихээр би нөгөө гаргаж байгаа үг болгон дээр анхаарах шаардлага болж байна. Тэгээ бэлтэж эхэлж байгаа байхгүй хүн чинь бас за ингээд хэлжүүл болох юм болов, ингээд хэлжүүл болох юм болов, тгий за яг ингээ явъя гэх. Тэгээд 2-3 жил бараг үргэлжлээд явж яг одоо сүүлд ч би нэг тухайд жоохон байсан. Одоо тэгээд чинь сүр залуучууд руу ороод ирж байгаа хүүхдээс асууж байсан. Тэр хэд тэгээд яриадсан юм яг яадаг юм уу гэсэн чинь маш цөөхөн гэхдээ маш чухал зүйл хүүхдүүд аваад үлдсэн байна. Тэр үед спортын сэтгэл зүйн гол зорилго бол мэрэгжлийн өндөр зэргийн тамирчинтай ажиллана л гэсэн тийм юутай. Одоо техник эзэмш гэсэн тийм ээ. Ур чадвартай тэгэн дээр сэтгэл зүй байр тавьдаг бол бүр тийм багаас нь бэлтгэсэн юм бол би мэдэхгүй байсан. Хүүхдүүд байсан. Тэгэл ерөөсөө эдгээр ирээдүйд дэлхийд гарна, дэлхийн хүмүүс болгоно золоо гэж хэлэхэд нь би заа гэл. Тэгээд тэр болгоныг ингээд хийгээд явж байхдаа хүүхдэд яаж ойлгох, хүүхдийн ертөнц, хүүхдийн хэлээр ярих. Тэр жоохон хүүхдэд одоо тэр жоохон мөртлөө тэр дэлхий ярьдаг. Дэлхийн авраг болно, олимпийн авраг болно гэсэн зорилготой хүүхдүүдтэй тэгж ажиллаж бас нэг тийм одоо юу гэдгийг арай өөр юм харах болцоог олгож ирсэн байхгүй. Тэгээ энэ болгон ч миний хувьд бол хасар том практис байсан тийм. Тийм туршлага болж ирсэн. Тасралтгүй ингээ хагас өдрүүдийг ингээд аваад яриад ахаар чинь тэгээ тэнд юм ярихын тулд тодорхой хэмжээний бэлтгэл ажил хэрэгтэй болж байгаа тийм. За ингэж явж байгаа тэгэл ер нь бол анх тэр 8 оны Бээжинг Олимпиад яг
бодлогын спортын хүндэг матай ажиллаад. За тэр бол ерөөсөө бүр одоо юу гэдэг юм бэ? Асар том урам зориг. Мэргэжлийн өндөр зэргийн тамирчны гэж ял дүрээр нь харж байгаа. Шал өөрчлөлтөн байгаа байхгүй. Дэлхийн эдтэй бүр олимпиад хүмбэлтнэ гэдэг чинь. Тэгээд Ундрал тогшийн тэр тасгалжуулалтын арга барил нь бас гайхалтай мөлий. Бүр үнэхээр энэ чинь мэргэжлийн өндөр зэрэг гэдэг байгаа чи энийг хэлээд байгаа юм бэ гэж би өөрөө ойлгож байсан. Тэгэхээр дахиад тэрний цаана тэгэл нөгөө мэдрэмж тэгэл нөгөө хэлж өгөнгөө өөрөө бас суралцж исэн тийм асар том туршлагыг бас надад өгч исэн. Маш их юм суралцж исэн. Тэгээд сурсан зүйлээ гэдэг юм уу харсан зүйлээ мэдсэн зүйлээ бусад спортын төрлүүд дээр бас байгаасай байх хэрэгтэй байна. Мэргэжлийн өндөр зэргийн тамирчны одоо ч гэсэн тэр мундаг тамирчны тэр идеал дүр бол одоо ч гэсэн байдаг байхгүй. Яг л тийм байвал хүн тийм одоо зан төлөвтэй, тийм хандлагатай, тийм ёс суртахуунтай байх юм бол амжилтанд хүрэх юм байна. Цаагүй гэдэг тийм итгэл үнэмшил надад төрж исэн. Тэгээ 8 оноос хойш тэгээд 12 онд яг бас яг бодлогын спортынхантайгаа явж исэн. Тэгээ 16 онд болохоор чөлөөт бүхийнхэнтэй ажиллаж исэн. Бас яг Риогийн олимпиад очиж исэн. Тэгээ олимп очиж харж байгаа. Анхудаа Риогийн олимп, Лондонгийн олимп. Тэгэнгүүтээ тэнд ерөөсөн маш их ялгаа нэг байдаг юм биш үү? Амар их ялгаатай л гэж ойлгох гэдэг байна шүү дээ. Тэгээд тэр нэг ялгаа гайгүй юм байна гэж ойлгоол. Тэгээд одоо 20 жил болчихлоо л доо. Миний хувьд бол 2000 оноос хойш 21 он хүртэл спортын сэтгэл зүгээр одоо болоод байгаа юм уу болохгүй байгаа юм уу тэгээд яадаг ч байсан л ингээл өөрөө яриад хэлээ судлаад уншаал энэ хооронд бас шавнартай болоод тэгээд ер нь бол спортын сэтгэл зүй бол энэ юм байна. Энэ тэгээд бидний нэг гол бас нэг хүсэл мөрөөдөл болохоор юу гэхээр тамирчид ч гэсэн хүн шүү дээ тий хүн учраас тэнд амар ингээл том ялгаа байх гэхээсээ илүү спортын сэтгэл зүй чинь мэдрэмжийн тухай асуудал аягүй чухал. Тэгээ спортын сэтгэл зүйч бол тамирчинтай ажиллаж байхдаа тийм яг тэр нэг дотоод нэг хэлэх гээд байгаа санааг нь мэддэг, ойлгодог, уншдаг гэх юм уу. Тэгээд хуваалцмаар байгаа зүйлийг хуваалцчихдаг, хэлмэрэг байгаа зүйлийг заавал хэлүүлэх гээд оролдоод идэг биш л тийм хүн байгаад байдаг. Цаанаа дахиад юм онол чиглэл хандлага бол байдаг. Ер нь бол бид нар би юу гэж бодсон бэ гэхээр Монгол тамирч дээрээ судалгаа хийгээд Монгол хүн бол бядтай гэх юм уу? Бяртай юм байна. Дээр нь тэр гүйлгээ оюухан. Сайн байна тий. Сайн юм байна гэдгийг бол олон юм дээр харж байна. Тэгээд тэр нөгөө нэг тамирчдыг ингээд тестлээд ингээд харж байгаа үр дүнгууд чи өөрсдөө бид нарт итгэл өгч байгаа байхгүй. Одоо ингээд тамирчдыг ингээд судалгаад одоо саксны тамирчдын бол бүр гүйлгээ оюуханы төвш өндөр гардаг байхгүй. Яагаад өндөр гэдэг вэ? Манай одоо ингээд бүх төрлийн тамирчдыг яг ингээд судалгаанд оруулаад ингээд харахад маш олон талын чадвар таны мэдхүү оюухан тиймийг олж харах, олон талаас нь харах тэр чадвар бол үнэхээр одоо бүр гайхамшигтай. Тэгээд нөгөө гадны судалгаа шинжилгээнүүдийг үзэхээр ерөнхийдөө бол ховор ялангуяа одоо эд байгаа тамирчдын мэдээллийг бол олж харъя гэх юм бол баг олдохгүй дээ. Судалгаач шүү дээ тийм нэрийн бол судал. Гэтэл гадны өндөр хөгжилтэй улс орнууд чинь бүх талаас нь судлаад тэр чинь анализ хийгээд аналистууд ажиллаад нөгөө хүний эсрэг ингээд тавьж байгаа шүү дээ тий. Тэгээ 2013 онд хөрөлөнгөө байгуулахдаа Шанхайд очиод Бээжингд очиод Бээжингийн маш олон спортын сэтгэл зүй лабораториуд өгч үзье. Тэгсэн чинь айхтар судалт юм байна бурхан минь. Бид нар бол одоо бүр юу вэ л дөнгөж эхэлж байгаа л юу руу орсон. Эхэлж байгаа ч бичмээр байгаа байхгүй. Тэгээд харчаад гэж харчаад надад нэг л мэдрэмж төрсөн. Бид нар бол ах юм байна уу? Тэ? Одоо тэр судлаад байгаа юм байхгүйсэн шүү дээ. Тэгчээд үжээ тэр чинь 2013 онд бид нар олимпийн аврах төрсөн байсан байхгүй. 12 оны олимп те 8 оны олимп. Тэгээд 8 оны олимпич чинь 2 аврах төрсөн. Тэгээд өндгөө өөрөө мөнгө медаль авчихсан. Тэгээд ингээд би бодож байсан. Ингэж судлагдаж, ингэж бэлдэж байгаа хүнийг манайхан ялаад байгаа юм биш гэж. Яг тэр нөгөө нэг судалгаа хийж байхад дахиад орцсон байхгүй. Юм асар том юм заал. Тэг бүх төрлийн спортын замуудыг тавьсан. Тэгээд ийм нөгөө том зааланд чинь олон
ямар нэрийн нэг техник биш үү? Нэг ур чадварын техникийг хэдэн зуун мянгуудаа давтаад алдааг нь олж хараад багсгаад байгаа байхгүй. Техник дээр тэгж ажиллах юм байна. Тэгээд тэр төхөөрөмжүүд нь Германд үйлдвэрлэсэн том юм хүнийг одоо бүх талаараа судалдаг төхөөрөмжүүд харж байна. Шинжлэх ухаан гэдэг чинь одоо тэр л дээ. Шинжлэх ухаан энэ юм байна. Тэгэхдээ бид нар бол явандаа бол энэ төвшөнд очихгүй бол Ер нь даяарчлагдаад ингээд автгаа болоод ингээд юмнууд ижил болоод ирэхин цагт бол бид нар ер нь бол явандаа бол тэр хиймэл оюун ухааны лабораториуд төсөөллийн орчинд одоо яг бүх нөхцөлийг нь өгж байгаа тэр хүний чинь ингээд робч болгоод бэлдээд байгаа. Харин тий. Одоо эндээ ингээд нийгэм зүйчил одоо туйлзуур сэлэм тавьсан. Тэгээ эндээ нийгэм зүйчил нөхөр хиймэл орчинд яг л тэмцээнд орж байгаа юм шиг ингээд хинтэл бол хинтэд тултаад гарч байна. Тий. Амар байгаа байхгүй. Дэрийг харчаад за гэд. Тэгээд өдөр чинь хятад чинь өөрөө том гүрэн. Асар том маш олон хүн амтай. Тэгээд очсон чинь улс нь нөгөө нэг ажиллаж чаддгүй тамирчид заас одоо сайн дураараа ирж байгаа улсын авраг маврах шигшээд багтахын тулд тэр чинь том сорил болно. Улсын аврагт төрүүлж иж тэгээ тийм тамирчид нь тэр нэг ховийн одоо байгууллага байхгүй эмчтэй, сэтгэл зүйчтэй тэгэл одоо дасгалжуулалтын талын юм зөвлөлт юм уу одоо терапийн одоо нэг ер нь дээр цогцсон нэг тийм спорт юм байгаа тийм. Жижигхэн өрөө. Тэр 5 6 хүмүүс баг. Бүр эрдэмтэн профессор залуу хүмүүс. Тэгээ яасан гэсэн чинь өндөгний үзүүрээс нэг тусал цус аваад хаана ядраад байна? Оюун ухаан ядраад байна уу? Булчин ядраад байна уу? Булчингийн хаана ядрал байна гэдгийг тодорхойлж чадна гэд өдөс хараа суугаад байгаа байхгүй. Тийм тусал цусаар ингээд тий. Тэгээ ингээд яг манад бол энэ бас бэдийн билий. Тэрл мэддэггүй болохоос бас тодорхой хэмжээнд спортын анхаа ухаан бол ингээд судалгатад явж байгаа юм байна гэж би бол ойлгоод идэв. Мэдхгүй л тэр багт мэдгүй. Яг ингээд дотор нь орохор чи спорт дотор орохор чи яг одоо хэмж гэж юм, массажист гэж юм, тий спортын анхаах ухааны, спортын шинжлэх ухааны гэд ялч өдөр чинь сонирхож эхэлж байгаа юм. Хоол зүйч жишээл өнөөдөр аягүй яригдчих тий. Тэгээд тэр үед тэгж ярихт нь пүүх хол юм шиг хэрнээс ойрхон байна да энийг сураад ингээд тий шууд алгасаад тас гэж тэрийг нь аваад хэрэгжүүлээл тий одоо ингээд заавал тэр нэг дамжлагыг бид нар дамжих шаардлагагүй шүү дээ. Одоо бол ингээд өсрөнгөө хөгжил бол технологи тий. Тэнд бол гэхдээ маш их хөрөнгө хэрэгтэй байна гэж бол харж ирсэн. Тэгэл тэрийг аваад хэрэглэх юм бол гэжсэн чинь бидний хийсэн тэр судалгаануудаар бол яг Япон, Америк хоёр хүнтэй харьцуулсан судалгааны үзүүлэлтийг харахад бид нар хамаагүй. Зүгээр яг тэр нүүдлийн соёл гэж тодорхойлоод илээ. Нүүдлийн соёл юм олон хамтлаас харах. Тэгээд тэр оюун ухааны чадвар, гүйлгэн оюун ухааны чадвар. Тэгэхэд нэг гайхалтай юм олж харсан. Манай тамирчид бүгдээрээ дахин давтагдчихгүй гэдэг юм бол агуу. Одоо энэ ингээд амжилт үзүүлээд байна, энэ амжилт үзүүлээд байна, энэ амжилт үзүүлээд байна. Тэднэрт адил төстэй юм баг. Өдөр өөр ингэсэн онцлогтой гэсэн үг. Яг үнэ. Энийг одоо энэ дээр бид нар одоо судлаа хийх байхгүй. Яагаад тэр нууц нь юу вэ? Одоо бид нар чинь 2013 оноос хойш гэдэг чинь 8 жилийн хугацаанд спорт дээр болсон болоогүй асар их хүмүүсийг судалгаа хийгээд үзэхээр за энэ л хүн яалаа, ийм л хүн яалдаг юм байна гэдэг тодорхойл тавих гэхээр гарч ирэхгүй. Чи жишээлбэл нэг кейс. Батүр бол нэг кейс. Тэгээ Батүр супер онооны тэг бүх үзүүл даблтаатай энэ ундаг байн самбраас бөмбөг аваад дамжуулаад шидээл гээл ингээл чиний бүх юмыг ингээд судлаад чиний хүн болчих тий. Тэгвэл чамтай адилхан нэг нөхрийг ингээд гаргаад ирлээ шүү дээ тий. За энэ хоёр одоо энэ цаг үеийн одоо супер юм байна гэдэг ч юм уу тий. За одоо 3-9-3 тоглож байгаа нэг хүнээр жишээ авахд тий тэр хүн бас яг онооны авалт ингээд бүх юм илүү таард адилхан чанар том ховор. Нэг юм нь болохоор мэдээж одоо юу гэдгийг гүйлгээ оюун ухаан гэдэг юм уу, эр зөрөг гэдэг юм уу, дайчин чанар гэдэг яг ингээд аваад үзэхээр эзэж хайрцаг руу орохгүй байхгүй. Тэгээ иймдээ Монгол хүн бол нэг тийм тайлэгдчихгүй ч гэх юм уу, өвөрмөц онцгойч гэх юм уу.
Нууцтай тий. Нууцтай юу гэдэг. Саксонгүй спорт ч одоо онооны спорт тий. Аа. Хэмээн оноогоор хэмжиж болох гээд байгаа байхгүй гэжээд л чи хөөрөг. Бүгд ингэж юм бүх цаг үеийн тамирчид бол тухайн цаг үедээ өөр ингэсэн нэг тийм онцлогийг тээсэн тийм одоо супер болж байгаа. Юу яагаад энэ оноо аваад ингэ тэгэхээр яг магадгүй бид нар өшөө цаашаа нарийн судлах. Өшөө судалгааны юм Өшөө судалгааны юм дутуу байна гэх юм уу? Эсвэл одоо өшөө олон хүүхдэл байж иж бид нар энэ дээр гаргалгаа гаргах юм уу? Ядагч байсан тийм байх юм байна гэж ойлгоод байгаа байхгүй юу? Одоо ганцаарчлан төрлийн спортууд байна. Юунууд байна? Одоо нөгөө багийн спорт байна. Бидний одоо бас нэг том зорилго юу гэхээр нөгөө сонгон шалгаруулалт. Хүүхдийг сонгохдоо ийм төрлийн спорт руу гэдэг юмыг бас тавихын тулд энэ шиг судлаад байгаа байхгүй. Нэг ийм чадвар энэ давуу тал нь байх юм бол энэ ирээдүйдээ одоо ийм төрлийн спорт одоо оюуны хүч чадлын тий одоо хурд нээж гэдэг юм уу тий одоо бие физиологийн онцлог байна уу танин мэдхүн онцлог байна уу хүүхдийн тухайн сонирхол байна уу гэдэг олон юм дээр нь спорт руу чиглүүлж болмоор санагдаад байгаа байхгүй. Чиглүүлэх юм болцоонууд үүсэн. Тэгэхээр ер нь бол одоохондоо бол бид нар дахин давтагдчихгүй тэр давуу тал тэр зүйл бол юу вэ гэхээр ганц юм дээр бол мэдээж зогсож байна. За тэр нь бол мэдээж гарцаагүй хөдөлмөр бол хууль шүү дээ. Тий. Одоо маш хөдөлмөрлж байгаа хүн бол бүтээж чадчихна. Амжилтын цаана гол нууц нь бол тэр байна. Тэрний цаана дахиад тэр хүнийг илэрхийлж байгаа тэр хүнд байгаа дахин давтагдчихгүй тэр чанараа олоод харчих юм бол ерөөсөө хин нэгэн шиг байх шаардлагагүй спортод бол ялт байгуулж болж байгаа. Байгалаас өгсөн өгдөл гэх юм да. Тэ манай спортынхны хэллэгээр өдөө. Тийм, байгалаас өгсөн өгдөл нь дайчин юм уу? Эсвэл бие бэлдрийн физиологи өөр байдаг ч юм уу те. Тоос нэг гайгүй тамирчдыг харахад ч бүгд өөр өөрсдийн гэсэн өрмөц өгдөлтэй л байгаад байна л та. Яг үнэ. Дээрээс нь тэрэн дээр нэмэх нь хөдөлмөр те. Тий, тэрэн дээр нэмэх нь хөдөлмөр. Хөдөлмөрлөд энэ бол бүр ямар ч хүний л ойлгомжтой зүйл дээ. Сайн хөдөлмөрлөж чадах юм бол спортод гарцаагүй л амжилт гарах нь тодорхой шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд одоо юу гэдэг нарийн техник нарийн юу гэмтэй одоо нэг тийм нюанс мэдээлэл гэх юм уу. Ер нь яг спортын сэтгэл зүйч яг юутай ажилтдаг вэ гэхээр тамирчныхаа яг тэр нэг бодоод байгаа бодол мэдрэмж хоёрчлуул ингэж харах тухай л асуудал. Тэгээд тэрнээс биш бүр нэг тийм айхтар юу бол биш. Тэгээд ганц юм нь бас юу гэхээр тусгалжуулагч ажлыг хийхгүй, эмчийн ажлыг хийхгүй, терапевтийн ажлыг хийхгүй, хоол зүйч ажлыг хийхгүй. Зөвхөн нөгөө нэг тамирчны нөгөө оюун санаа бодол тий төвлөрөх тухай асуудал, удирдах тухай асуудал, бэлэн байх тухай асуудал дээр л ажилладаг. Тэр тэмцээнд 100% өөрийгөө ингээд анхаарлын хувьд гэдэг юм уу, бие гэдэг юм уу, зориг зүрх бүх юмаа ингээд зориулахад нь ямар нэгэн саад болгоч зүйл дээр нь л бид нэр орчилж ажилтсан бэлтгэгдсэн байх тухай асуудал. Багийн спорт дээр бол ганцхан зүйл байгаа. Тагсан гар шиг баг болгох. Яг нэг баг болгох. Тэгээ нэг баг болгох нь гэхээр нөгөө нэг багийн нэг баг болгодог янз бүрийн дасгал юмнууд байгаад байдаг шүү дээ тийм. Тэрнээс бол арай бас ялгаатай баг бол. Тэгэхээр баг бол яаж юм нэхэр нөгөө нэг нэгийгээ хүлээн зөвшөөрөх, хүлээн авах, хүлээн зөвшөөрөх, тэгээд нэг нэгийгээ ойлгож хүндэтгэх, сонсох энэ одоо хүчин зүйлийг яаж багт бий болгох вэ? Багийн уур амьсгалыг илийг яаж тийшин чиглүүлэх вэ? Тэгэхээр тэнцэж олон янзын нөгөө үзэл бодолтой, үзэл хандлагатай, олон янзын гэр бүл төссөн, төрсөн тий өөрийн олон янзын амбиц карьертай зэнзэн одоо зан төлөвтэй тамирчид байгаа. Тэгээд тэрийг нөгөө нэг командад багийнх нь нэг ингээд алс руу харуулах, нэг болгох гэдэг бол дахиад айгүй нарийн л үйл явц. Дахиад одоо юу гэдгийг тэр болгоныг ингээ хэлэхэд зарим нь хэлж болохгүй юм зөндөө байдаг. Хэлэхэд бол ойлгохооргүй юм. Одоо жишээлбэл ингээл юу гэдгийг талбай дээр 5 хүн тоглож байхад
энд 10 сууж байгаа. Тэгээд сэтгэл зүйч юу хийх вэ гэхээр тэр 5 ч юм уу энэ 10 ч юм уу. Нэг л ойлгох хэрэгтэй тий. Одоо ингээд яг л адилхан байхгүй юм чинь тий. Тэгээд тэр юмнуудыг айгүйх ярилцдаг. Тэгээд ер нь бол би нэг сандгийн юу штэ тэр хэдэн юм бэ? Буян тухайд нэг тэмцээн болдог ч юм. Залуучуудын л Аз Мазын тэмцээн байсан уу? Оюутны оюутны тий. Оюутны Азийн авраг. Азийн оюутны авраг руу. Тэ? Дуудагддаг. Тий. Бичиж байгаа үү тий? Тэгээд тэр одоо би сая оноо нэгтээ манайх яддаг ч байсан ингээд намайг ингээд юу яасан байхгүй дуудсан юм. Тэгээд тэгсэн чинь Эрдэнэбүрэн багш яг тэр багт очсон. Тэгээд 5 тасгалжуулагч анхудаа ингээд баг тасгалжуулж байгаа. Ерөнхий тасгалжуулагчийн тулгаа хийсэн. Тэгээд очиод тамирчтайгаа суралцчаад тэгээд тасгалжуулагч нар нь ингээд юу гэдгийг одоо баг энэ 5 тасгалжуулагч цуглын гэж 5 өөр арга барил явна шин. Тэ. Тэгээд би тасгалжуулагч нарын хувьд бол нэг л тэр үе цоосно. Тэр юу гэж хэлэх нь хамаагүй нэгийг л сонсоо. Ганцхан дүрмтэй. Тэгэхээр нэг нь ерөнхий коуч байж тарах гэдэг шүү дээ. Тэгэхээр ерөнхий коуч юу гэж хэлэх гээд байгаа, зөвлөх гээд байгаа, чиглүүлэх гээд байгаа, ойлгоод байгаа. Тэрийг хүлээж авахгүй тэр дотор өрсөлдөө явуул те. Зүрэлдэх юм гараад ирэх юм бол багаа яаж өдөртгөө гэдэг чинь амар том асуудал үүснэ шүү дээ. Тэгээд эхлээд хэдүүлээ ерөөсөө нэг атгсан гаш эхлээд 5 хүн атгсан гаш болох хэрэгтэй байна. Энд дээр ингэ гэсэн чинь за яг тгий гэдэг эндээсээ салаад тэгээд тамирчтайгаа уулзчаад тэгээд яг тэмцээн дээр бас дуудсан. Тэгээд тэмцээн дээр дуудчаад яг юун дээр нөгөө тоглохын өмнө би уулзаагүй. Тэгээд албаа дээр гараад тоглоод тэгээд 2 дугаар тайм болсон чинь намайг дуудсан байхгүй юу? Би сууж исэн, зөкчийн сандал дээр сууж исэн чинь дуудчих. Тэгэхээр доошо буугаал. Тэгээ нөгөө нэг завсарлагын үеэр л дээ 2 дугаар үед дууссан. Тэгээ яваад орсон чинь манай тамирч бүгдээрээ саксны хэмжээг өндөр штэ. Өндөр залуучууд зогсож байна. Тэгээд тэр чинь нөгөө нэг юу та Тайваны баг болов уу? Тайпэтэй аврагын төлөө болсон тийм. Тайпэтэй аврагын төлөө. Тэгээ би тэгжсэн байхгүй ороод би ганцхан юм хэлчихсэн. Одоо залуучууд сандаг болов уу яадаг вэ? Тэгээд яваад орсон би тэгж хэлчихсэн байхгүй. Эднэр айлд байгаа шүү дээ. Тэ айлын талбай дээр эвгүй байгаа. Тэгээд жишээлбэл одоо тэд нарт нэг юм багцсан пүүз өмсүүлээд тэ нэг тийм багцсан юм нэг майк өмсүүлчихэд ингээд гүлгээдэг бие бариад эвгүй. Тэ. Яг тэд нар бол тэгж харагдчихэв. Та нар бол хаана байгаа? Гэртээ. Өөрийнхөө пүүзийг өмссөн. Тэг өөрийнхөө пүүзийг өмссөн, өөрийнхөө би дэвтэх хувцас өмссөн. Би дэвтэх хувцас өмссөн. Өөрийнхөө талбай дээр эзэн нь баггүй юу? Зүгээр л эзэн нь. Тэгээ яг би хэрвээ тэр тоглолтыг ингээ хараагүй бол би яг тэр үгийг хэлж чадахгүй байхгүй юу? Тэр 2 тайм би харсан. Тэгээд за нэг ийм л юм дутаад байна да. Зүгээр л жоохон урам зориг. Бид нар гэртээ байгаа шүү дээ. Энэ бидний их орон, бидний талбай дээр, бидний одоо бүх юм дээр бид нар ирээд тоглож байгаа. Тэдрийг аюу эвгүй байгаа юм чинь. Яагаад тэр зэрэгтэл дүрцэн чим Монголын төлөө ухалж байгаа байхгүй юу? Тэгээд тэр ингээд нөгөө нэг заалны нуур амьсгал энэ төр байсан. Тэгээд ер нь бол тэ нэг би ингээд нэг барьсан пүүцтэй гүйж байгаа нөхрийг чи чөлөөтэй те гүйж байгаа чи үзэх боломжтой шүү дээ гэж хэлсэн л дээ. Тэгэл заагээ. Тэгээд нөгөө нэг тактика ярих хугацаа олохын тулд би аюу богино хугацаанд ярьж хэлж байгаа. Ганц л үг хэлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэл ерөөсөө бид нар ингээд талбай дээр байгаа. Тэд нар бол айлын талбай дээр ирээд тоглож байгаа. Тэд нар маш хэцүү байгаа, эвгүй байгаа. Тэгэхээр бид нар бол одоо юу дуртай. Гэртээ одоо бид нар ч ирэх дураараа шүү дээ. Тийм л талбай дээр гоён гайс харуулчих юм бол болж юм дээ. Тэгээд надад хэлсэн одоо нөгөө тактика ярих шүү гэл. Тэгээд яг нөгөө итгэх минутын чинь хоёр байгаа. Тэгэл заа гэл. Тэгэл араас яг гин дээр инглээ гэж шууд цуглаал тактика яриад. Тэгэл талбай дээр гараад 2 дугаар үед шал өөр тоглож ирсэн байхгүй юу. Тэг би боддгийн зүгээр л нөгөө мэдрэх тухай, ойлгох тухай тий спорт дээр бол тэгэхээр ер нь бол тамирчид ч гэсэн өөртөө нөгөө нэг яг сэтгэл зүй гэдгийг мэддэг хүлээж авах боломжийг бас бүрдүүлж байгаа хэрэгтэй. Тэр бол тасгалжуулагч нар дуудаад тасгалжуулагч нар тамирчид маа тэгтэл
тамирчид маань яг тэр моментод сэтгэл зүг хүлээж авч чадсан учраас Тий. тэр зэрийг хэрэгжүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр орчин үеийн одоо залуучууд гэдэг юм уу спортын тамирчид маань яадаг ч байсан энэний чухлыг өөрсдөө ойлгоосай. Өөртөө бүр мэдээсэй тий. Яг тэр бол айгүй чухал юм билээ. Нөлөөгөө үзүүлэх юм тэр л байхгүй юу. Таны хувьд одоо ингээд яг за одоо нэг тамирчин юм хэлээд за энэ ингээд миний хэлсэн юм гараа хэрэгжиж гин да гэсэн. Өөр ингээд тэр нөгөө юугаа харж ирсэн үү те? Харж ирсэн харлах байх. Тэгээд заримдаа бас яа би ингэчгүй гэдэг юм бас байгаа. Бас байгаа те. Тийм. Би яагаад ингэж асуугаад байна гэхээр одоо бит хоёр жишээлбэл 2006-7 оноос хойш ингээд хамтраад ажиллаад явсан. Тэнгуут миний одоо энэ бод толгоонд таны хийсэн бүх юмнууд явдаг хөх дандаа явна. Тэгэхээр та тэрийг бас мэдэхгүй л байгаа хэ. Тэр үедээ сонсоод ингээд тэгээд тоглолт болгоны өмнө явд яг тэр үеэс хойш ингээд багийн ахлагч маглагчаар тоглосон болохоор бас тусдан уулзсан те. За төрөө ийм гэд би тэр болгоно аюу хүлээж авдаг. Тэгэж явж байгаад одоо намайг ингээд тоглож байгаа хүмүүс арга барил ингээд харахаар ингээл яваад байгаа юм шиг тийм дотор бүх юм ингээд бодоод эргүүлэл яваад байгаа хэрэг. Алдж байгаа ч юм байна, онж байгаа ч юм байна. Тэгээ нэг тестэнд орсон юм а би. Тэгээ тэр миний итгэл үнэмшлийг бүр яг 100% тулгасан байхгүй. За ерөөсөө яг сэтгэл зүйчтэй л байхгүй бол ер нь болохгүй юм байна. Тэгээ нэг арангаа эхний аваргын дараах хөлөөд нэг тестэнд ороод тэгээд нэг юм бүглээл те юм дараал тэгээд ингээл гараал дараа нь би за юу гэж гарсан гээд тэр үеч нэг жоохон ажил төрөл нэг төрийн албан тус ажилтдаг нэг ажил ихтэй ер нь жоохон ингээд нэг юм байсан угаасаа тэгээд за юу гэж гардیں۔ Тест гэдэг нэг одоо сэтгэл судлалын хүрээлэнгийн эргэлзээний сэтгэл судлалын хүрээлэнгийн залуучууд ирсэн байсан. Тэгээд яг тэр зураг зуруулаад конопт даруулаад ингээд янз бүрийн юм хийгээд тестний хариу айгу зөв гарсан юм шиг надад санагдсан байхгүй. Аливаа нэгэн асуудал дээр шийдвэр гаргахтаа оновчтой шийдвэр гаргадаг ч гэсэн ингээд нэг дандаа негатив бодол толгойдоо тэгээд байна гэдэг. Тэг би яг тэр үеийг тэгж бодож исэн үе байхгүй. Яг ингээд тэгчүүл яана, ингэчүүл яана, тэг амьдралын чсэн шийдвэр, спортын чсэн шийдвэр гэдэг ингээд олон юм дээр ингээд дандаа ингээд тэгчүүл яана, ингэчүүл яана гэж боддог гэсэн. Тэгэл яг тэрийг гэж гаргаж ирэнгүүт би яг өөрөө шууд дүгнэлтээ олж амж. Тийм байна. Би угаасаа л өөрөө бүх юмыг сөргөө хараад байх юм шүү дээ, тийм. Юмыг эргээр харах хэрэгтэй юм байна гэдэг. Өөрөө яг тэр үед дүгнэлт хийж исэн. Тэгэхээр бас энэгээр дамжуулаад энэ спортод сэтгэл судлал бол үнэхээр хэрэгтэй зүйлтэй, сэтгэл зүйчүүл амар хэрэгтэй л байгаад байна л да. Яг тэр нөгөө Арангаа алтан дорнодын дайчтай чи яг 3 жил ажиллаж исэн. Тэгээд тэрний чинь сан бас яг л нэг мундгуудыг яаж талбай дээр тэ нэг болгож тоглох уу? Яаж тэр гадны легионерууд байсан те? Яаж тэд нартай хамт тоглох уу? Яаж коуч одоо шинэ баг менежерүүд нэг юм цол болох уу? Ингээд харж байгаа л болохгүй байх уу, болоод байна уу гэдэг дээр нөгөө чамд аяг хүчилдэг гэсэн. Яа тэгэхээр нөгөө чи эхнээсээ мэддэг байсан учраас түрүү нэг юм түрүү яг нэг ингэн дээр шүүн дээр энэ юм болох гэдэг шиг байна. За хэний ингэвэл зүгээр юм шиг байна гэдэг. Тэгээ яг нөгөө саяны чиний хэлж байгаа шиг ганцхан момент те негатив биш шүү гингүүт за гэж анализ хийнгүүт те. Энэ болохоор түрүүний бас миний хэлэх гээд байгаа санаа яхаарахгүй юм л дээ. Юу гэхээр нөгөө нэг спортын сэтгэл зүг ойлгож хүлээж авч байгаа хүмүүс маань усгаж авч байгаа. Тэгэхгүйгээр за нэг юм үр дүн гардаг юм бэ. За гэж яваад байвал бас нөлөө өгөхгүй. Тэгэхээр гол ач холбогдол маань хүлээж авдаг авахд тамирчин хүнээс өөрөөс нь баг гэрээ өгөх хамаарах байхгүй. Чинээ сайхан алчиг үг хэлээд тэрийг хүлээж авахгүй хүн байх юм бол тэр бол хизээч өрнөлөө болохгүй. Тийм байна. Ямар нэг ач холбогдол багтаач байлаа гэсэн нэг оноогүй үг байсан ч гэсэн нэрээ чи нэг тиймэрхүү байвал гэд хэлчихэд хүн бас гүлээгээд аваад тэр нөлөөг өгсөн тохиолдол зөндөлтөө. Тэгээ нөгөө тамирчтай ажиллана гэдэг бол урт хугацааны асуудал. Ерөөсөө урт хугацаанд асуур нөлөөг өгөх. Доор ажил баг 3 жил орчим байх байх шүү тий. Одоо ч хэлсэн хэлж штэ би хэлсэн үг ингээ явж идэг. Би тэрийг хизээ анзаарсан бэ гэхээр яг тухайн үед амжилт гарахгүй ч гэсэн дараа нь амжилт нь өсөд ирэхээр би бас боддог. Харин тий. Яг бас нөлөө байж болох юм байна дээ тий. Тэгээд тэр болгоно надад бас урам зориг. Бид нар ч одоо би ганцаараа биш. Тэгээ ингээ ажиллаад тэгээ нэг айгуу тийм сонирхолтой юм нөхөр банаач одоо хүрээлэн 11 хүн сэтгэл зүйч ажиллаж байна. Тэгээд бараг тал нь ингээл яг спорт руугаа ингээ чиглээ бас зөвлөлтүүд ярилцдаг.
Тэгэнгүүтээ нөгөө нэг тамирчин энтэй яаж ажиллах уу гэдэг ингээд ярахаар ярилцж байхад бол яг бүх юм харагддаг байхгүй. Миний бодоод байгаа бодлыг цааны тест ч өөр баталж өгöd байгаа байхгүй. Яг ингээд байгаа шүү. Яг ийм процедур байгаа шүү. Энэ дээр ийм гаргалгаа гарч үлээх болно шүү гэдэг багтаа дандаа зөвлөдөг. Тэгээ намайг одоо юу гэдэг ганцаараа энэ бол спортын сэтгэл зүйч юм уу гэж ойлгох гэдэг. Гэхдээ үгүй тий хөл бүтэн институтын 7 жил ажиллаа. Тэгээд маш олон залуу сэтгэл судлаач нар тэгээ одоо ингээд практик дээр ажиллаад одоо манай шагнал манай залуу сэтгэл судлаач нар одоо бол төрлүүд рүү орох шаардлагатай болж байна л доо. Одоо бүр нэг төрөл тагнаад тийм нэг юм багийн төрөл тийм ингээд тийм. Ийм төрлийн Тэгвэл бүр улам илүү нарийсч улам илүү судалгаа нэгсэн баг. Тэгээ спортын сэтгэл зүй гэдэг чинь бол ганцхан одоо юу гэдэг одоо бид нар л хийх хэрэгтэй юм огтос юм биш. Одоо маш олон хүмүүстэй олсон байна. Маш олон сэтгэл зүйчнээс спорт сонирхож байна. Энэ бол бүр сайн зүйл гэсэн үг. Тэгээ бүр одоо юу гэдэг бүр яг нэг том тэмцээн уралдаанд тулж очиод ингээд турших биш те өөрөө ингээд сэтгэл зүрхээрээ бүр ингээд багаас нь ингээд урагшлал ингээд цаашаа явах тухай асуудал юм байна гэж би өсвөлд бол ойлгоод байгаа. Багаас нь бэлтжмээр байгаа байхгүй юу? Тий. Та одоо энэ залуу сэтгэл судлаач нараас дадлгажуулаад байгаа тий. Ингээд оюутны багууд дээр ажиллаулаад тий. Тэр амар их зөв туршлага болдог байх гэж би бас хараад байгаа л да. Тийм шүү дээ. Одоо тэр чинь ингээд миний харааг байгаа юм эсвэл шал өөр өнцгөөс харах эсвэл ингээд нөгөө хүндээ зааж өгөх тахаар явандаа яг тэр юмнуудтай болчихж байгаа байхгүй юу? Одоо ингээд би айгүй их ингэж хэлдэг байхгүй юу? Зөвхөн хүнээс давуу талын л бол харж байгаа. Тэр хүн хинч байсан хамаагүй тэр хүн сүрэг юм уу? Зан характерын сүрэг тал дээр хизээч ажилтдаг. Яг л төгсгөн хайгаад болоод тэгвэл хизээч ханж байхгүй тий. Тэгэхээр ямар ч тамирчинд давуу тал байхад сул тал орчил гэдэг байхгүй. Гэхдээ өрсөлдөгчөөс дандаа тэрийг хайдаг. Сул талыг хайдаг. Өөрөө ажиллаж байгаа тамирчид багаас давуу тал юу гэгээд за одоо 9 чанар байлаа гэхэд 9 чанарын 2 давуу байлаа гэхэд энэ бол асар том зүйл байхгүй. Нөгөө долоотой хэзээ ч ажилдаггүй. Тэгэхээр энэ хоёр давуу талыг л улам илүү хөгжүүлж болгоно. Одоо жишээлбэл ингэж байгаа. Манай баг бол залуу баг. Тэр бол туршлагатай баг. Манай баг залуу учраас давуу тал өсчихлээ. Энэ дээр л ажил. Гэхдээ туршлага байхгүй юм байна гэж тэрийг сайжруулах гэж зэж явдаггүй баг. Баг явдаггүй байхгүй. Тэгээд сэтгэл судлаач нартайгаа яриад ингэнгүүт тэрнийг тэгээд энтэй гэж дандаа сул тал ярьдаг. Тэгэхэд энтэй гэхээр чи буруу хараад байна. Дахиад нэг өөрөөр харах гээд оролттой гэдэг бодно. Тэгээл ингээд нэг ямиг сайжруулах гэж биш байхгүй юу? Энэ бол ур чадвар гэдэг юм уу, техник гэдэг юм уу, байгалаас ээж авсан хүүхдүүд төр ч гэсэн тэр амьдралыг үзэх үзэл юм юу ч бид өөрчлөхгүйгүй. Хамгийн гол нь 100% дэмжих гэж очдог. Дэмжиж одоо нэг баг нь болж одоо хамт байх тийм л одоо стратеги байхгүй. Ерөөсөө тэрэн дээр шүүмжлэх, өөдөглөх одоо юу гэмдэ одоо буруугийн засах гэж гэдэг юм ерөөсөө байхгүй. Тийм учраас нөгөө нэг сэтгэл зүй бол өөрөө хэрвээ яг одоо системийн зөв ажиллаад ингээд таарах, бас таарах тахарахгүй гэсэн юм байна. Таарахгүй, тохирохгүй байх юм бас гарна. Тэгээд тасгалжуулагч буй тамирч өөрсдөө хүсэх тухай асуудал явуулж байгаа. Яг тэрийг л дэмжих, туслах, тийм ээ ойлгох, хүлээн авах, хүлээн зөвшөөрөх гэсэн энэ хэдхэн үгэн дээр бид нар ажилладаг. Тэгээд тэнд ямар ч сул тал байсан тэрийг бол нэг за ярихгүй дээ баг. Жишээ нь ингээд энэ хэдхэн зүйл байна шүү дээ. Гэхдээ энэ хэдхэн зүйлийг хэрэгжүүлэхэд бол багийн спорт цаг хугацаа хэрэгтэй те. Маш их цаг хугацаа хэрэгтэй юм шиг санагдав. Дор ажил одоо жишээ нэг баг тэгэхэд 2 жил хэрэгтэй байхгүй. Эхний жил тэр баг тэрийг алдан оноогоо гаргаад ингээд хожигдсон те. За дараагийн жилээс бүгд алдан оноогоо ухаарж эхлэн дор дороо ингээд ойлголцсон. За би ингэсний задлаа бас ингэдэм юм байна. Энэ хүний ойлгохгүй болохгүй маань. Ингээд яг явхад л би ингээд одоо өөрийнх нь туршлага дээр л харахад цаг хугацаа дандаа цаг хугацаа тий 2-3 жил гээл тэгэл тэрнээс хойш нэг амжилтанд хүрээд ирэхээр окей ингээд бас докторжоод явдаг юм бэ л тий. Би нэг баг дээр одоо найзынхаа баг дээр дуудагдаж очивол тэгэл ялч уулзчихж байгаа.
уулзчаад нэ зритель дээр очиж сууж байгаа байхгүй. Зритель суучаад тэгээ нэг баг маань хожицсан. Тэгсэн чинь хожигдсан багийнх нь хүн гүйж ирсэн ээ. Намайг нөө тэр баг зөвлөсөн гэж мэдэхгүй. Гүйж ирсэн ээ. Өө сайн байна уу гэдэг таньдаг юм байна. Сайн байна уу? Сайн. Тэгээ ингээд нэг бүгдээр ингээд нэг ордноос гараад явж ирсэн чинь манай багтай ажиллаа. Зөвлөөч гээд гүгээ хүрээд ирдээ. Юу лээ гээд тэгээ гайхаад аль багийн гэсэн чинь харин сайн хожигдчихлоо. Надад хэлэхгүй байдгүй. Тийм үү. За ойлголоо гэлдэгсэн чинь би тань руу ярьчихгүй гэж. За яар. Тэгэл хэцүүтэй. Тэр чинь хэцүү байхгүй. Гэхдээ би ажиллаад нөгөө нэг төрүүлсэн тухай бас биш л дээ. Тэр чинь маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа тийм. Яадаг ч байсан. Гэхдээ би тэгэхэд бол тэр баг дээр очсон. Жоохон ярилцсан. Тэгээд тэр тоглолт азтай тий одоо юу гэдгийг маш олон юм чухал л да. Тэгээ бүх юм ингээд таарах гэдэг юм уу тий ингээд талаасаа таараад тэр баг маань тэр тоглолтын дээр хожоод гэсэн чи өө сайн ингээд хожигдчихлоо. Та ингээд ажиллах. Тэгэхээр би нөгөө юу хэлэх гээд байгаа юм хин ёс зүйн хувьд айгүй хүндрэлүүд их гардаг. За тэгээд ямар ч нэвтрүүлэг маань цагтай уулна гэдэг сэтгэл зүйч тантай зөндөө яриад ивэл яриад ямар вэ? Би ч сая ингээд таны яриг бүх юм ингээд айгүй ойлгож аваад өөр дээрээ айгүй их дотроо бодлолтоос яриад ирсэн. Бас гоё юм үнэтэй ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд амжилт хүсье. Тэгээд манай бас видеокасттай хамтарч ажилладаг байгууллагууд байгаа кафе байна. Рото. Тэгээд энэ бас гарын бэлэг байгаа. Бас танд гардуулъя. Тэгээд манай кафе байна гэх нэг хэм маягийг хотын хэм маягийг юм тий. Монголын хэм маягийг бас нэг юм аяг байгаа. Оо за. Баярлалаа. Тэгээд бас ширэн дээр тавьчаа. За энийг бас нэг төрөө нэг ярьцлага хийж явахтаа хүчээсэн юм. За энэ бас гараар хурсан Brazil coffee байгаа. Оо. За тэгээд энэ бас Rotогийн нүдний суур байгаа. Аха. За тэгээд бас хамтарч ажилладаг Sinopec гэдэг бас өсөлтийн витамины компани байгаа. Тэгээд бас ямар их бүх хэрэгтэй спонсоруудтай бас хамтарч ажилладагт маш их баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Тэгээд бас танд микрофон нээлттэй. За түрүүлээ баярлалаа. Тэгээд одоо ингээд эргээд бит хоёроос түүх ярьсан чи 2006 он тий. Миний хамгийн анхны спортын сэтгэл зүйч болсон гараа тэр багт гол түлхүүр тоглогч нь байгаад тэгээд өнөөдрийг хүрсэн байна. Тэг ингээд түүх ярьсан чи айгүй сайхан ойлгоо. Тэг ингээд нэрээ тэгдэг, нэрээ ингэдэг ярьсан чи надад ч их сайхан байлаа. Тэгээд энэ ташрамж хэлэхэд Монгол Улсын их сургуулийнхаас Эрдэнэ багштай би маш их баярлж явдгаа хэлмээр байна. Дээр нь бас одоогоор намайг одоо ингээд спортын талбар, спортын сэтгэл зүйч гэж маш ихээр үнэлж хөндлөж байгаас 3-9-3 гэсэн үгийнхаа хамт олон гэр бүлтэн Samsung Group, Coca-Cola тэ Energy Resource компанийнхандаас энэ ташрамд яагаад тэгэхээр энэ яагаад чи мэдгүй би сагсан бүгээс холтоогүй тэ тасраагүй тэндээ сэтгэл зүрхээ зориулаад явж байгаа. Тэгээд маш их дэмждэг. Тэгээд 3-9-3 бас ерхий тасгалжуулагч тулгадаа бас шиг баярлалтай. Яагаад тэгэхээр дэмжээд ойлгоо сонсоод хүлээж аваад санал бодлоо солилцоход үнэхээр надад амар байдаг. Тэгээд бид бас том зорилгын төлөө явж байгаа. Тэг маш хөдөлмөрлөд хичээгээд ингэ явж байгаа. Тэгээд бүхэнд шин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд подкаст дээр урьж оролцсон төрөөдөө. Тэгээд түрүүн би нөгөө түрөө энэ подкаст чи яг яадаг юм бэ гэдгсэн чинь бас залуучуудад чиглэсэн тий залуучуудаа зөв сайхан амьдрахт нь тэгээд ерөнхийдөө бол бүх талаар нэг баг гэлтгүй нэг жижиг гэлтгүүний мэдлэг олохын төлөө бас туршлага солилцуулаад ингээд уулзаад ярилцдаг юм байна. Тэгээд тэрийг бас ойлгоход сайхан байлаа. Тэгээд тэр талаас бас ер нь гэхдээ их чөлөөтэй ярьлаа. Нээлттэй ярилцлаа. Тэгээд танаа хамт олонд танаа багийнхан бас спортоор дамжуулж хүн болгон сайхан гэрэл хийгээ өгөх гэж байгаа та бүхэнд бас баярлалаа. Баярлалаа. Олон ажилд амжилт хүсье. Тэгээд та тэглүү яах вэ? Тэгээд бас гоё ярилцлага хийлээ тантай. Тэгээд таны ажилд бас амжилт хүсье. Миний хувьд хувийн хүний хувьд гэсэн бүрээлэн дээр ирж зөндөө зөвлөгөөг бол аавн те. Тэгээд бас цаашдаа маш олон спортын
мундаг тамирчдыг төрүүлэхэд та бас хувь нэмрээ оруулаарай л гэж хүсье да. За баярлалаа. Та наргүйгээр яаж төрүүлэх вэ? Тэгээ бүгдээрээ хамтдаа сайхан. Тэгээ бүгдээрээ хамтдаа. За За, ингээд баярлалаа. нэвтрүүлгээ өгөр өндөрлөө.